Үгүй, тэр арт. Хин бэ? Нэг залуу надад туслахаар ирсэн юм шиг байна. Газ мөлөөд гасахгүй юм уу? За. Манайхан бэлгээ эхлүүлчээ. Та нар сайн уу? Би сайн. Би ийм цастай уулан дээр ирсэн байна. Маш цэвэрхэн ийм цастай уул хайх гэж маш их хичээлээ. Тэгээд ирлээ. Өнөөдрийн бичлэгээрээ болохлээрээ цас ашиглаж TikTok дээр байдаг маш сонирхолтой хакуудыг дөөрэж хийх болно. Эхний бидний дөөрэж хийх хак бол I'm going to try and make ice cream in the snow because I'm starting to get somewhere. Получилось мороженое. Рецепт рабочий. You're joking. хамгийн ихэнд бол цэвэрхэн цас хэрэгтэй. Төмпөнгөө ихлээр доош нь нилээ ингээд чигжээ зүгэн. Ингээд хонгохор газар үүсэнгүүтэл нь доор нь ингээд давс хийснээрээ нөгөө цасыг жоохон ингээд хайлуулж өгд юм шиг л мэдгүй. Тэр бичлэгэн дээр ямар ч тааш тэгсэн байсан. Гэтэ би үнэхээр их даарч байна. Даарж байгаа болохоор юугаа давсаа ахиухан хийчээ. За маш их давс хийлээ. Төмпөнгөө тавилаа. Гата харанхуй болж байна манайхаа. Whipping cream маань жоохон хөлтчихөж. За. Хийчлэнүүд ямархан амттай юм байт юм байгаа бүү мэд. Тэнгүүтлээ манайх ингээ хутгаж өгнө. Энэ тэгээ зайрмаг болох хэрэгтэй юм шиг үлээ. Шууд хүлдэж эхэлж байна. Аягсын надад онгоолгож өглөө. Аягсын өнөөдрийн маань камерамен надад тусалж өгж байгаа. Маш их талархаж байгаа шүү. Ванили экстракт гэсэн үү? За тэрийг нэмээд өгчин. Зүгийн бал дээрээс нь нэмж өгөх хэрэгтэй. Элвэ гожрэ. За зүгийн бал болох баха. Арай хичүүл балрах. Зүгийн бал маш гоё амттай байна. Молко дээрээс нь хийгээд өгнөө. За молко хийнгүүтлээ. Утгаад өгнө. Энэ ингээ хөлдөөд байна. Гадаа маш хүйтэн байгаа болохоор асуудалгүй зайрмаг болчих юм шиг байна. Хутгаад. Ирсэн бид хоёр ээлжлээд хутгасаар л байна. Гадаа хав харанхуй болсон байна. Бараг хэдэн минут болсон бүү мэдээ. Гэхдээ гадаа бүр маш хүйтэн байна. Аягсан энт байна. Бид хоёр бүр яг хөлдөж өглөө. Тэгтээ хийсээр л байх болно. Маруучин болтон зүтгүүлэн. Тэгээ маруучны нэрээ ийм иш авсан шүү. Би та нарт харуулъя. Зармигны бичэн буюу өрмөнцөр гэх юм уу? Бидэнд байгаа. Энд байна. Зармиг маань бэлэн болсон байна. Бүр ингээ хөлдсөн. Энэ хараа бүр ингээ эргэхдэггүй. Энэ хараа бүр ийм амир болсон. Гадаа ийм л амир хүйтэн байх шүү дээ. Гоё. Энэ бүр нилээ хөлдчихжээ. Аль өрмөнцөр дээрээ хийх вэ? За яг энэ дээр эхлээд хийгээд үзье. Миний гар бараг царцаад байна. Ажилчлаа. Манайхан би яг энэ уулан дээр байгаа шүү. Чийшлээд аваарай. Би энд зайрмаг зарж бизнес хийнэ. Ганц чимээс байхад бараг болчих юм болов уу? За нэг blackberry тавьчих. За энийг идчих. За би бүрийг хөлдөж өглөө. Аягсан чи өөрийг харуул та. Аягсан өөрийг харуулахгүй гинэ. Манай камерамен унлаа. Ванилны нөгөөний юу хийсэн болж маш гоё. Вау. Зас ороод байна. Яг л зайрмаг болчихжээ. Аягсан би ч юм тэгдэг. Жайл өрмөнцрийг сонгох уу? За. 2 давхар маргаажин идэж хоёлаа тансгалнаа. Өнөөдөр хоёлаа тансгалнаа. Миний гар бараг. Вау. 2 давхар тийм ээ? 2 дахь давхрын. Миний гар яжил царцаадах. Вау. Одоо үйлчлүүлэгч маань дээрээс нь соус захиалсан. Зүгээр үйлчлүүлэгч. Надаа нөгөө гар байгаа. Special for you. Дээрээс нь жимсээ тавиад засан дээр л энийг хийчихлээ шүү дээ. Айгу амархан. Ажилтг юм байна. За игсэн идэд оноо өгөөрэй. Хөдөлмөр л амтагдаж байна да. Гоё л алт юм. Чесний үрдэнд Хөдөлмөр амтагдаж. 10-аас 10 оноо. Тэгээд дараагийнхын хакийг бөөндө үзцгээе. Look at that. Did you know you maple syrup? Roll. Look at that.
Oh my god. Let's make maple syrup taffy. Look at that. It's so cool. Wow. Нилийн удаан maple syrup-а бослоглаа. Тэгээд бэлинд бүр ингээд аимшигтай наалтсан. Тэгэхээр манайхан болгоомжтой хийгээрэй гэж. Газан билетгээ асуусан байна. Тэгээд одоо maple syrup-а энэ хариулт нагуунда хийгээд нилийн буцлагнаа. Буцлагсаар л байна. Өтгөрхийн хүлээж ийн. Одоо энэ цэвэрхэн цасан дээрээ No! Яг удаа шинэ би жоохон хүлээд юм л шүү дээ. Хумигдаарай. Айси харж байна уу? Ваа! Яна миний бэлээ. Болд юм байна. Тань миний бэлээ айгу гацсангатай байна. Ваа! Айси! Болчлаа штэ. Үнэхээр хичээсэн. Харуулаа. Йоо, баг үйллээд өхөө. Йоо, энэ бэлээ, энэ хараа бүр ингэ наалтаад. Йоо. Болчихлоо манайхаа. Ажилтгийн байна. Канадцчууд юу ингэж идэдэл үү? Хойло тэгж харсан та. Гадаа хасах бараг л 30 градус давсан байна. Маш хүйтэн байна. Миний ер нь бүх бие маш их зарцж байна. Ер нь breakfast-тай айгүй хэрэглэдэг юм байлээ те. Канадцчуудын ер нь өдөр тутамдаа хэрэглэдэг зүйл бол maple syrup юм билээ. Аа. Чи ямар амттай ингэж бодож байна? No, яг ирис шиг амттай байна. За нэг иймэрхүү болт юм байна. Яг ирис шиг амттай юм байна. Одоо бүр хөлтгөөд ам ээрээд энийг европчууд яагаад хийж идээд идэм бол гэж бодоод идсэн. Амар чихэрлэг амттай байх юм болов гэсэн чи яг л ирис шиг амтгаж байна. Гоё. Maple syrup-ийн амт мэдээж амтгатна. Тэгээд би organic maple syrup авсан байхгүй юу? Хамгийн сайн maple syrup байна. Авсан. Тэгээ болчлоо. Яа, би бүр яг хөлтлөө. Дахиад хийх гэсэн чинь дөнгөж саяхан л буцлаад тогон дотроо буцалж исэн maple syrup. Ингээд хөлдчихлөө. Тэгээ гадаа бол ингээд маш хүйтэн азар ямар ч салхи алга. Тэгтээ ер нь маш хүйтэн байна. Хайрт минь тэр сарыг хардаа. Харин минь дараагийн туршиж үзэх TikTok хака үзцгээе. Hoje vou te ensinar um novo jeito de tomar Jäger Master. Тэгэхээр яг жижигхэн ийм цасыг бөөрн көлж жоод тэгээд нөгөө нэг тэр болохоор алкогол уу ямар нэг архин төрлийн нэг зүйл байсан. Тэгээд манай камер сая ингэж харсан. Тэгээд бид нар болохоор юу яаж байгаа? Яг адилхан ийм өтгөн жуус авцсан. Ийм өнгө нь ер нь төстэй. Тэгээд энийг энд ингээд тусаач гэж бодсон. Энэ одоо гадаадын ундаа юу? Монголын ундаа. Монголын ундаа юм байна. Натура гэд. Болж штэ. Юутай юм бол? За мэдгүй. Харагч байна уу? Яа, гар хөлтлөө. За. Одоо ингээд хаазна шүү дээ. Цэвэрхэн цас. Хамгийн цэвэрхэн цасыг авсан. Ваа! Гоё юм байна. Ийм өтгөн жуус ингүүл гоё юм байна. Яг маруучин шиг болж байна. Ханцууг асгасан. Ханцууг асгасан юм шүү дээ. Тэгээ миний ханцуу ингээ баахан шоколад болсон. Сайн нөгөө зармаг хийгээд. Тэгвэл надад нөгөө гар байгаа. Луу амтгч जैन хөрмөн амтгч जैन. Ингээл ерөөсөө мөсөн зармаг юм байна манайхаа. Хамгийн гол нь цэвэрхэн засан дээр дуршиж үзээрэй. Тэгээ жуус ч
өтгөн байх ёстой юм байна. Тэгээ энэ жуус нөгөө өнгө оруулагч бодис байхгүй. Өнгө оруулаагүй. Яг жинхэнэ жимсээрээ заяа тэгээ өтгөх юм байна. За энийг хараад та нар нэг те ямар амар танихгүй жуус вэ мүсэ гэж бодож байгаа юм бол манайхаа яг хүлдэж өглөө тэгэхээр миний рекламыг дуустал сонсоод өгөөрэй. Vitafit Group-ийн 2025 онд цоо шинээр худалдаанд гарсан натура жуус шүү. Янз янзын нөгөө гадаадын жууснууд байдаг шүү дээ. Тэрийг одоо импортын жууснуудаас одоо давуу талтай гэх юм бол бид нэр fresher нуунаа. Яагаад гэхэлэр үйлдвэрлэгдээ шууд бидний гарт ирж байгаа болохоор хугацаа уртсгагчгүй энэ өнгө бодис оруулагч байхгүй. Нэмэлт сахаргүй ийм бүтээгдэхүүн байгаа шүү. Луун хүртэл Монгол тариад гисэн юм луунгаар хийдэг шүү. Өтгөн тэсэгсэрж хагаад уугаараа антиоксидантаар баялаг учраас ер нь тэгээд хэрэгтэй дээ та нарт маа. Энэ хакийг дөрөж хийхин тулд бидэнд юм халуун сав хэрэгтэй. Халуун усаа тэнд яг одоо буцалгаж байна. Аягсын энэ усыг буцалгаж өгсөн. Чамитай найз ах амар сонирхолтой. Та нар сайн уу? Би сайн. Одоо тэрийг харуулъя. Тэгээд энэ дотроо нөгөө усаа хийгээд тэгээд ингэнэ. За халуун усаа савн дотроо хийж байна. Мэдээж аягсын надад тусалж байна. Би жоохон болохоор энийг хийж чадахгүй. Том хүнээр туслуулж байна. За харуулаатай. Манайхаа энэ дотор ингээ халуун усаа одоо нөгөө религ туршиж үзэх болно. Би чадах хэсэг мэдгүй гадаа цасуурууд нь ичил яваа хүүт юм би. За хийлээ шүү аягсан. Гойцно уу? Байхгүй. Нилийн хэдэн өдрийн дараа дахиад туршиж үзэх гэж байна. Амар харагдаж шít. Амар. Гэтэ ус маань дуусчлаа. За. Болтгол юм байна. Үгүй яах вэ? Гэтэ халуун ус санамсргүйгээр нүүрлүгээ ч юм уу те би рүүгээ асгачвал бас яах вэ те. Аюултай юм байна ер нь бол. Тийм болохоор та нарыг туршиж үзээсэй гэж ер нь бол уриалахгүй байна. Дараагийн турших бичлэгээ үздэгэ. За энийг дөрөнө. Тэхийн тулд бидэнд ийм том амсартай ер нь нэг юм хоолны шүлний аяг хэрэгтэй. Тэгээд доошо. Алуу! Энцглаарай. Ухаж болохгүй шүү. Арай хийч үү? Уяна. Тэнч яаж? Уяна. Ингээд болохгүй ингэжсэн шүү. За ийм цасан дээр бол болохгүй мэн. Цасаа жоохон ингээд үгүй. Чи яах гээд хүний үгэнд орохгүйгээр дурахгүй ч ээ. Яасан хүн зовж хамдгүй. Хилээд ахад. Угаа ингээд өгөх хэрэгтэй юм байна. За. Яа, бэлтэй болохгүй юм байна л. Гаруулж өглөө. You're perfect. Бичгээрээ. Яа болохгүй юм бэ? Хичээгээд ах чи яах гээд байгаа юм бэ? За. Яа, гаруултлаа. Яа. За яаж ах вэ? Яа. Болохгүй мэнэ. Энэ цас нь өөрөө юу цас вэ? Ийм бичгээргүй ийм сул цас вэ? Хөтлгүүтлээ. Fail. Яа тэгэхээр цас маань өөрөө ийм хуурай цас байна, нойтон цас биш. Тэгэхээр ингээ хоорондоо бичихгүй байна. Энэ ингээд бөмбөгч болохгүй байна. Ингээ цасан бөмбөгч болохгүй ийм хуурай цас байгаа болохоор болсонгүй. Дараагийн турших хака бөөндөө үтцгээе. Нилээ сэн доошо дараад үгүй. Давсаа яг начил ингээд өгөх хэрэгтэй. Гадаа ийм хэрхүүтэн байна. Whipping cream маань хүлдчихлөө. За, тарангууч тэр. Whipping cream маань хүлдсэн тул ингээд хүлдээд гарахгүй байна.
Тийм болохоор ийм тараг ашиглая гэж шийдлээ. Машинд байсан болохоор гайгүй байна. Тараг маань багтчихлаа. Гэхдээ зүгээр бичэн нухаад хийчнэ. Орио шиг болгоно. Тачир гаргалтлаа. Бичээ. Тараг маань багтсан учраас нэг тал руу шахаяг шийдлээ. Хүүтэн минь гадаа бүр тас харахгүй болсон. Энийг одоо цаасны утгаар ч юм уу хайчаар зүсээд тэгээ гойжуулах гэж үзье. Тэгэхгүй бол тараг бас бүтгүй юм шиг байна. Аясын цаасны утгаа авдрлээ. За. Дуршида. Энд ч ядчил. Оо энэ араа таг хөлтцсөн. Харин болохгүй юм байна. За тэгтээ яах вэ? Задлчээ. Оо энэ ямар амар хөлтцсөн юм бэ? Нөгөө whipping cream маань хэдхэн минутын дотор ингээ хөлтчлөө. Оо энэ бүр арай амар хүүтэн байгаа юм байна те. За энэ манай худлаа байна уу? Оо за болж шүү. Оо за. Жаахан фейл. Оо. За. Яг болов болох л байсан юм байна. За тэгээ дээшээ хийдөө. Тэр бичээнийг хийсэн нь буруудлаа. Бичээн хийгээгүй байсан бол гой болох байсан байна. Бичээн жоохон томороо байгаад болохоор болсонгүй гэж одоо би бол хардж байна. Би бол хардах хэрэгтэй. Энэ бүр таг хөлтчлөө. За. Окей. Яг болохын хувьд бол болж байна. Хангалттай хөлтцөө. Яг л зайрмаг болчихсон. Үзэлцэхнээ сироп төрчихжээ. Энэ яг нэг тийм гоё амттай биш. Тэгтээ яг нэмчээ. Өнөөдөр хоёулаа тансгалнаа. Дээрээс нь жимс нэмээд, дээрээс нь нэрс нэмээд бөөрөлцгөн дахиад нэмчээ. За ингээд идэ. Амар хүлдчихжээ. Оо за гоё. За идлээ шүү. Халбан амар хүйтэн байна. Яа. Үнээр хүйтэн байна. Тэгсэн йогурт хийсэн чинь гоё штэ. Жимсэн тарах. Өнөөдөр хоёлаа тансгалнаа. Хөлтөж үргэлээ. Энэ халбах хүртэл хөлдсөн байна. Манайхаа одоо энийг ингээ хараарай. Гэн шууд хөлтөж ин хайрж ин. Өвөл зарим гэдэг бол үнээр чанга юм байна. Гэхдээ бас хөдөлмөр гаргаж хийсэн болохоор эднэ. Ямар ч тач болохын үед бол болд юм байна. Гэхдээ сая нүү сүүлд нүү бичээ хийсэн л жоохон буруудчихлаа гэж бодож байна. Энэ халбаг бүр хөлдчихжээ. Оноо өгчгүй яах вэ? 10-аас 8 оноо өглөө. За дараагийн хака бөөндөө үзцгээе. Беру снежок и бросаю тебе в стаканчик. Энэ дотор болохоор халуун чоколат байгаа. Хүрцэн байж магадгүй. Гэхдээ зүгээрээ. Халуун чоколат гэртээ буцалгаад аваад ирсэн байхгүй юу? Гадаа хүүтэн байгаа болохоор аяг маань хүртэл хөлтчихжээ манайх. Жоох уучдаг юм уу? Үлийнх нэр байна. Төмрөн гостролн дотроо цас хутгаад машин дотроо оруулаад ирлээ. Тэгээ машин дотроо бөөрөнгөлж жагаад болгоотхай. Тэгээ жоохон ус солихгүй бол энэ ингээ барьцалдахгүй юм байна. Окей. Арай хийчих. Хүмүүсээ нөө дэлгүүрээс cotton candy олоог байхгүй. Тийм болохоор цасаар хийчихсэн байгаа шүү. Тэгээд хүмүүс ч зарим хүмүүсийн нөгөө зарим бичлэгэндээ бас цасаар хийжсэн. Тэгэхгүй яах вэ? Хайлтгүй. Цасаар хийж болохгүй юм байна. Бүтлгүүцсэн болохоор одоо ингэж харуулъя. Вау! Болчихлоо шүү дээ. Хараа фокус байна уу? За ингэ болчихлоо. Ямар гоё юм бэ? Ширхэглэн будрах маршмеллоутэй hot chocolate.
хийлээ. Гэхдээ энэ бол халуун биш. Тэгээд ер нь хүүтэн. Тэгээд саяны цастай бол хийж болдгүй юм байна. Заавал нүуний юм хөөсөн чихэр байх хэрэгтэй юм байна. Своим котиком снежки из сладкой ваты и маршмеллоу. Засаар хийж үзлээ. Засаа нөгөө устай зурцсан чи хитрхи хүнд болцсон. Тэгээд яжид хот чоколад маань жоохон хөрчиж гадаа хөтөн болохоор тэгээд амжилтгүй болчлаа л да. Гадаа бүр хав харанхуй болсон хэдэн цаг болж байна. Цагаа арчээ. 22 цаг 14 минут болж байна. Тэгээ бид хоёр чинь 5 цагаас эндэрсэн те. Тэгээд юмаа болгохсоор хаад аягсан маань хөрхий гар нь хүлцсэн. Зүгээрээ гинэ. Аягсандаа маш их баярлаа. Аягсан байгааг бол энэ бичлэг бүтггүй шүү. Манай аягсан чи амар өндрөө. Тэгээд бүгдээрэнд нь маш их баярлаа. Баяртай. Гадаа амар хөтөн байна. Одоо хоёлаа явж халуун шүл. Би ч юм гэртээр халуун шүл хийж өгье. Заяа. Лавша. За баяртай манайхаа. Бичлэгээ дуусглаа. Лайка дараад, комент хийгээд, subscribe дараарай. Баярлалаа.